хөтөлбөр үргэлжилж байна. За нийслэл 718 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 331,791 эзэмшигч тээврийн хэрэгслийн албан татвар төлдөг гэсэн судалгаа байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 228,710 эзэмшигч тээврийн хэрэгслийн албан татвараа төлсөн байна. Тээврийн хэрэгслийн татвар төлөлт 60% гэж үзэж байна. Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг нөхөн төлөх арга хэмжээ авч татврын 10% тэнцэх хэмжээний дүнгээр торох юм байна. Хэрэв нөхөн төлөхгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тэнээр татвараа төлсөн үү? Төлсөн. Төлөхгүй энэ цагдаа нар нь явуулахгүй шүү дээ. Арайлаа өндөрлөж санагдаад шүү дээ татвар бол. Чиний хувьд одоо татвараа төлсөн үү? Төлсөн л байгаа. Тэгэхээр татвараа төлөөгүй машинуудыг ер нь явуулах байх нь зөв л дөө. Ямар одоо ер нь Монголын нөхцөл ямар байгаа вэ? Ихэнх хүмүүс мөнгө төгрөг мутал шүү. Тэгэхээр яг бололцоо байхгүй учраас тийм байж болох л талтай. Татвараа төлсөн үү? Төлөөгүй л байгаа. 6 дугаар сарын 1 болоход ердөө 6 хоног үлджээ. Тэгвэл энэ хугацаанд жолоочтой тээврийн хэрэгслийн албан татвараа амжиж төлөх ёстой. Хэрэв төлөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгуул ногдуулж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээг авах юм а. Автотер бол өөрөө өгч хэрэгслийн албан татврын хуулийн хугацаа маань өөрөө 6 сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Тээврийн хэрэгслийн албан татвраа хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар төлөх ёстой татврыг нөхөн төлөвлөж төлөх ёстой татврын дүнгийн 10% торох гэсэн заалт байдаг. Мөн дээрээс нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана гэсэн юм заалттай. Энэ жилийн хувьд автомашины татварын хувь хэмжээг 3-аас 50 дахин огцом нэмэгдүүлсэн нь жолооч нарт санхүүгийн томоохон дарамт болоод байна. Энэ хүрээнд улсын их хурал дээр татварыг судлах ажлын хэсэг байгуулад байгаа нь иргэдэд бүрч ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм а. Харин нийслэлийн зүгээс оногдуулсан татварыг өгөх ёстой гэсэн байр суурьтай байна. Үгүй бол торгуул алдангийн хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх юм а. Түнчлэн насжилт өндөртэй буюу үйлдвэрснээс хойш 10 жил явж буй автомашинд Улаанбаатарын сэртэй дугаар олохгүй байхаар яригдж байна. Судалгаагаар нийт 718 мянга орчим тээврийн хэрэгсэл байгаагаас 0-3 жилийн насжилттай нь 708%, 4-6 жилийн насжилттай нь 441%, 7-9 жилийн насжилттай нь 1357%, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 7419%-ыг эзэлж байна. Энэ судалгаагаар өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 10 болон түүнээс дээш жилийн насжилттай 540 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна. Энэ тоо жил бүр 5-6%-аар нэмэгдэх тооцоололтой байгаа юм а.